За энэ гурвын ту и ба и тара и гэдэг ийм хүслийг заасан утгатай дүрэн байна. За энэ дүрм нь яадаг юм бэ гэвэл жишээ нь энэ нэгт тэнцвэл гоё доо илүү турвал үгүй сайн байхгүй юу ч юм уу те сайн даа ч юм уу. Иймэрхүү өөрийнхөө хүслийг илээх үед ашиглагддаг энэ дүрэн байна. За монголоор орчуулах юм бол тэгвэл гоё байхгүй юу, тэгвэл гоё доо тийм тэгвэл сайн байна гэсэн утгаар орж иж байгаа гэсэн. Нани кото о нозондеро тийм хүсэж байгаа. Коонатар ина буюу ийм тэ ингэчүүл гоё доо тийм суунатэр хошина буюу тэгвэл гоё доо гэсэн утгаар орж ирнэ гэсэн үг. За хүцүү пэй буюу энгийн хэлбэрийн артаас орох нэ. За гензай кейдаке буюу зөвхөн яг одоо тийм яг одоо хүцүүгээ. За харэру болохоор харэру то и юмеда то и гэж орж ирнэ гэсэн үг. За нөхцөл хэлбэр гэдэг багхгүй энэ ба и тара и гэдэг маань. За нөхцөл хэлбэр гэдэг энэ нь болохоор үйл үг дээр декимас. За дикиру гэж байгаа штэ. Дикиру гэдэг үг ба. За дикиру гэдэг үгийн рүүн рэло хувираад дандаа мөрлө хувирдаг байхгүй юу? Энэ нөхцөл хэлбэр маань дандаа мөрлө хувираад тэгээд ба залгадаг. Дикиреба тий? Дикиреба и сквал дикинакереба и буюу дикинай гэдэг маань өөрөө ардаас нь нөхцөл хэлбэр залгах дикинай буюу чадахгүй гэдэг дээр нөхцөл хэлбэр залгахчвал дикина к орж ирээд кереба и гэж орж ирдэг гэсэн. За энэ болохоор мэдээж энэ дүрм шүү дээ тийм ээ. За жишээ нь ойши гэдэг үг юм тий. Ойши буюу икёши дээр яадаг юм бэ гэсэн чинь ойши энэ сүүлийнх нь и байгаа штэ энэ кэло хувирангуудаа ойши кереба и. За ойши куна кереба и. Ойши куна буюу одоо артлынх нь игийнх нь оронд куна кереба и гэж орж ирдгээ гэсэн. За юме гэдэг маань на кэёши те на тэмдэгнэр. За тэгсэн чинь юме гэж шууд на тэмдэгнэрээ бичингүүтээ дэ ареба и. Тэгэхээр дэ аро гэдэг дүрм мэд гэсэн үг тусдаарж иж тийм үү. Дэ ареба и юме дэ на кереба и дэ на кереба и гэсэн. Ингэж хувирна гэж бичсэн байна. За хүцүү кей. За энгийн хэлбэр нь болохоор яг юм яриа тара гэж залгадаг штэ бас тий тара гэж залгадаг. За энэ болохоор дектара и тий декинакатара и гэдэг энэ болохоор каку кей буюу өнгөрсөн хэлбэр дээр зөвхөн энэ нь болохоор зөвхөн өнгөрсөн хэлбэр энэ нь болохоор зөвхөн гензай буюу одоо хэлбэртэй гэсэн үг. За каку кей болохоор та залгадаг штэ. Декитара и декинакаттара и за ойшикаттара и тэ ойшикунакаттара и гэдэг тара гэдэг хэлбэр байгаа. За юуме болохоор юуме даттара и юуме жанакаттара и. За ту и ба и тара и бол гуруулаа яг адилхан. Үнэхээр адилхан утга нь. Тэгэхээр энийг хэрэглэнэ үү, энийг хэрэглэнэ үү, энийг хэрэглэнэ үү таны өөрийн чинь сонголт байх нэ. За яку цукау кодоба буюу одоо яку хамтдаа яку хэрэглэдэг юм нь болохоор ардаас нь дандаа на тэ нони кедо деска гэд өгүүлбэрийн ардаас ерөөдөө авдаг. За эдгээр нь болохоор ямар нэгэн юмны тий хүсэл тий эсвэл хууль тэнтэр орж ирж байгаа. Тийм байвал гоё байхгүй юу? Тийм байвал бол гоё байсан ч юм уу тий. Тийм байвалч бол гоё доо, гоё л доо гэхдээ ч юм уу тий. Ингээд эдгээр нь бол ардаас нь орж ирэхэд ихээ гэж хэлж байна. За жишээ нь
Аштава харитараа ийна буюу маргааш цэлмэг байвал бол нь гоё доо тий. Гоё ахгүй юу гоё доо. Аштава харитараа ий кэдо маргааш бол нь тий цэлмэг байвал бол нь гоё л доо. Тэгэл юу гурлаа юм нэ яг адилхан л утгатай. Аштава харитараа ий дэска гэж гурлаа л яг адилхан. За дараагийн энэ ч нэг анхааруулж хэлэх юм болохоор ханааштай хитоно иши ва цукайнай буюу цугино ясуми ва рикони икуто ина буюу одоо явбал гоё байхгүй юу тий явбал гоё байхгүй юу гэж орж ирж штэ. Тэгээ цугино ясуми рикони икеру то ина за икуто ина гэдэг маань болохоор одоо за энэ хоёрыг хөтөлөө харьцуулж харъя л да. Эхнийх нь болохоор цугино ясами рёкони иккуто ина буюу одоо тий явбал гоё да. Одоо өөрийнхөө энэ хүний өөрийнх нь төлөвлөгөө энэ төрлийн дарахгүй гэсэн үг. Икеруто ина буюу явж чадвал гоё юм да тий. Өөрийнхөө тухай ярьж байхад болохоор явж чадвал гоё юм да гэж одоо икеру гэд чадах гэсэн каноки орж ирсэн байж тээ. Тэгэхээр энэ доотлынхад нь ашиглана гэж шүү. Өөрийнхөө тухай. Өөрийнхөө иши гэдэг маань болохоор хүсэл сонирхол гэж орчуулах тухай хаа. Тэ иши гэдэг нь яг явна тий яг явах юм дээр бол явбал ийна гэж хэлэхгүй нэ штэ. Би одоо явж чадвал бол ийна л гэж хэлэх нь гэсэн. За хэдүүлээ рейбүн харъя. За коrekara ryukodakara hareru to ina буюу одоо аялалд явах гэж байгаа болохоор тий коrekara одоо үүнээс хаш тий одоо ryukodakara буюу аялалд явж байгаа болохоор Хареру то ина буюу нарлаг байвал сайн байна гэж орж ирж байна. За коrekara ryuko dakara ame ga furanai to ina. И дэснэ буюу одоо аялалд явах гэж байгаа болохоор бороо орохгүй байвал сайн байна гэдэг энэ болохоор furanai to ina гэж орж ирж байна. Тэгээ фуцукэй furanai буюу орохгүй гэсэн үг. За дараагийн нь болохоор Кюриога мотто такакереба инони буюу такай гэдэг и тэмдэгний ардаас кереба залгацсан байна шүү дээ. Тэгэхээр Кюриога мотто такакереба инони на дэснэ нони гэдэг эднэнд орцсон байна тийм. Цалин тий арай өндөр байсан бол гоё байхгүй юу гэж орчиж